гаднаас шинээр ажил томчиг бүр дэлгэрэнгүй яам болгоноор хараагаад өгсөн байгаа. Нийт дүнгээрээ болоод энэ 15 яамн дээр бол гаднаас шинээр 138 хүнийг ажил томсон. Дотроосоо нийтдээ бол хүчийн өөрчлөлтөөр 308 хүн чөлөөлөөд итгэмжтэй 140 хүн, итгэмжүүгээр 143 хүн, бусад байгууллагууд 9-ийг шилжүүлээд итгэвчт нь 16 хүн гарсан. Энэ бол одоо төрийн албан зүйлдер хамгийн сүүлд бүх яамны тушаа шийдвэрийг харж байгаад энэ гаргасан тоо энэ бүх гишүүдэд тараасан. За ойлголоо. За зангад дарга. Юу? За 2 минут өгье. Оршил багтаа ярина шүү. За. Яагаад тодорхой Баатсан хаана хөөдөд тоочоо. За таны микрофоныг өглөө. Бид нар бол нөгөө гаднаас томжилдно гэдэг чинь сонгох чадвар бол дорог гэсэн үг. Энэ 163 хүн байна одоо. Тэ. 15 хүн явна дэс. Хариулсан гэдэг ойлгоч. Зангад дарга одоо хариулчих. За эрхэм гишүүд өдөр амгалан айлтгая. За сая асуултанд хариулахад юм байна. 13 онд бол 365.9 сая төгрөг 168 хүний буцаан олголт. 14 оных бол төсвийн гүйцэтгэлийн аудит одоо яваад дүнгээ гаргажээ. Шийдвэр гарсан шүүхийн зөвлөлийн судалгаан дээрээс авч үзвэл мөнөг тийм одоо түрүүн чи бас хэлчих шиг боллоо 370 сая төгрөг гарах юм байна. За тэгээд төрийн албаны тухай хуульд төрийн албан тушаалтны гаргасан алдааны одоо хохирлыг төр хариуцна гэдэг ингээд заасан байдаг учраас төрийн байгууллагууд хариуцдаг. 14 оны гүйцэтгэл бол төсвийн гүйцэтгэлээр тооцно гарна. Яг судалгаа нь гарсан шийдвэрээс хамаарсан судалгааны дүнгээс зөрөх тохиолдол байдаг. За Дэмбэрэл гишүүн асуугаад Бацаандан гишүүнээр за Баярцаг сайд хариулах юм байгаа юу? За хариулчих. За Бакэ гишүүн асуултанд хариулъя. Томилгоо хийж байгаа сайд нар за шинээр томилогдож ажилд орсон төрийн нэрийн бичгийн дарга нарт бол засгийн газрын хэрэглэх газраас бол байнга сануулж байгаа. Томилгоо өөрчлөлт хөдөлгөөнүүдийг бол төрийн албаны тухай хуулийн дагуу хийж хэрэгжүүлээрэй гэдгийг бол байнга сануулж байгаа. Тэр үедээ төрийн нэрийн бичгийн дарга нар томилогдсны дараа засгийн газрын хэрэглэх газраас албан тоотуудыг бол бас хүргүүлсэн байгаа. За төрийн албаны зөвлөлийн эрх мэдлийн хүрээнд бол хууль зөрчил томилогдсон энэ албан тушаалуудыг бас хүчингү болгох тэр эрх мэдэл нь бас байгаа гэдгийг хэлэх гэсэн. Дээрээс нь бас би цогтой даргаад тэр цогтой даргаад хөдөлмөрийн яамтай холбогдсон 4 удаагийн сануулга бол өмнөх засгийн газартай холбоотой гэдгийг та тодруулж хэлэхгүй бол энэ одоо радио телевиз үзэж байгаа хүмүүс бол буруу ойлгож энэ засгийн газрын үед хийгдсэн юм шиг гэж ойлгодог шүү гэдэг хэлсэн. За баярлалаа. За одоо тэрийг жижиг та асуугаарай. За одоо Дэмбэрэл гишүүн. За болно. За Дэмбэрэл гишүүн. За баярлалаа. За Бакэ таавхан жаваа. За би сая бас нэг юм сонслолт би бас энэ оюун байхгүй байгаа. Тэгээ оюун байхгүй байгаа учраас ихтэй сая оюунтай холбоотой нэг юм ярьчих шиг болох юм. Нэг хүнийг тэгэхээр би нэг юм хэлчихье. Иргэний зэрэг ногоон намаас томилогдсон оюун гэдэг сайд байж явах хугацаанд ямарваа нэгэн хүнийг улс төрийн үзэл бодлоос нь өөрөөр үндсэн хууль заасан улс төрийн үзэл бодлоос нь болж ялгуурлан гадуурхаж халсан нэг ширхэгч зүйл байхгүй. Энийг хэрэг байвал бид намаараа авч хэлцээд энэ хүнд хариуцлага тооцноо гэдгийг хэлж. Нэгдүгээрт, хоёрдугаарт өмнө нь энэ одоо өмнөх засгийн газрын үед би бас энэ
процессыг харж ил байсан. Тэгээ оюунд хэлдэг байсан. Чи хүн халж гин үү? Би халахгүй байгаа. Халдгүй гэд. Тэгээ энэнийг батлах хүмүүс нь тэр булган энэ төр гэдэг эдний яамны хүмүүс бас мэдж байгаа байх. За энэ өнөөдрийн процессыг бид хуулийн засаглалыг муу хэрэгжүүлдэг улс оронд шударга ёсыг тогтоох тухай яриад байгаа нь өөрөө их сонирн байна. Шударгаас тогтохгүй ийм улсад хуулиа мөрддөггүй, хууль нь олон цоор хоттой. Тийм учраас би эртээд төрийн байгуулалтын байнгын хорон дээр та бүхэнд нэг санал хэлсэн. Энэ асуудлыг шийдэх нэг л гарцаа. Тэр нь төрийн албаны цэцгийг байгуулах буюу энэ төрийн албаны зөвлөлийг үндсэн хуулийн цэцмэд эрх мэдэлтэй болгож иж энэ намуудын хоорондын хөлбөмбөг гэдэг хамгийн шударга тийм спорттой зүгээрж болохгүй тэгс мөртлөө ничээ гэж хоёр талаасаа хэлэхээр одоо тэнцлээ одоо боллоо гэсэн ийм улс төрийн одоо хөсөл зоригоо илэрхийлсэн цагт л энэ зогсно. Гэтэл энэ улс төрийн өсөл зориг илэрхийлэхдэггүй болтой. Энэ тохиолдолд бол төрийн албаны зөвлөлийн хуулийг яаралтай өөрчилж төрийн албаны зөвлөл шийдвэрээ уншаад гардаг. Тэрнийг давж заалдах нэтрэ гэсэн дунд мунд яг ингээд үндсэн хуулийн цэц яаж явдаг ийм байдлаар явахгүй бүх хүн хуулийн дагуу юм шиг мөртлөө бүх хүн хуулийн дагуу биш явж ирэх процесс. Тийм учраас надад асуух юм байхгүй. Зүгээр энэ зүйлийг та бүхэнд бас санал болгож сануулж хэлэх гэсэн юм а. За баярлалаа үг хэлсэн. За үг хэлэхийг байхгүй шүү. За асуултаа асуухгүй юм байна. За одоо Бацаандан гişүү. Миний өмнөөс асууж. За Бацаандан гişүү асуугаад тэгээд асуултаа гişүүдийн дуусч байгаа гэдгийг мэдэгдээ. Тэгээд би хаалт өгөлнэ. Ерөнхийд нь талуудыг сонслоо. Ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн иргэдийн төлөөлөл Дэлгэрмаа, Эрдэнэчулуун байгаа. 3 хүн байгаа тийм ээ. Энэ хүмүүс бас эрд зориг гаргаж хянан магадлах танхимд ирж сайд дарга нарын гаргасан шийдвэртэй холбоотой өөрсдийн байр суурийг илэрхийлж байна гэдэг бол маш сайн хэрэгэ. Цаашид өргөдлийн байнгын хорооноос ийм хэлэлцүүлгийг нээлттэй сонсголтыг тогтмол зохион байгуулна. Ганцхан ажил томилсон болон халагдсан асуудлаар биш, өөр олон асуудлаар. Тэгэхээр Монголд зовлон байдаг юм л да. Буруутай хүн нь олддоггүй. Бүгдээрээ буруугүй. Бүгдээрээ төгс төгөлдөр, бүгдээрээ алдаа гаргадаг. Бүгдээрээ бас хариуцлага хүлээхгүй гэдэг. Энэ бол монголчуудын зовлон. За төрийн албанд бол намчрахдаг байдал, ус төрчдөг байдал хэрэгсгдэрсэн гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. Ардын намын үед ч юм байсан, ардчилсан намын үед ч юм байгаа. Энийг нуугаад авах юм байхгүй. Одоо энэ хэлэлцүүлгийн үр дүн бол намаараа хэд талцсан хуваагдаж төрийг самардгаа болио гэдэг зорилготой энэ хэлэлцүүлгийг хийж байгаа. Нэг сайдын гаргасан хууль бус шийдвэрийг хууль бус аргаар застдаг залруулдгаа болио гэж байгаа. Хуулийн дагуу зас залруулж болно. Бид иргэдээ сонсдог нээлттэй төр засгийг бий болгохын төлөө явж байгаа учраас энэ хэлэлцүүлгийг нээлттэй хийж байгаа. Хэн нэгнийг ядлахын төлөө биш. Хэн нэгэн сайдыг бусдын өмнө улалзуулахын төлөө биш. Үнэн бодит бодлого гаргахын төлөө энэ хэлэлцүүлгийг хийж байгаа гэдгийг зөвөр ойлгоорой. Тэгэхээр чин зэрэг сайдын хувьд шийдвэр гаргасан байна. Өөрийнх нь тайлбараар бол өмнөх сайдын гаргасан алдаатай шийдвэрийг засаж залруулсан гэдэг тайлбар өгч байна. Төрийн албаны зөвлөлд дүгнэлтээ гаргаад танилцуулаарай. Төрийн бодлогын байнгын хороо энэ дээр бас дүгнэлтээ гаргаарай. Оюун хорон сайд ч гэсэн Монгол төрийн төлөө олон жил зүтгэсэн хуулийн дагуу ажилласаа л гэж байна. Халагдсан, чөлөөлөгдсөн хүмүүс